За 2020 оны 6 дугаар сард бүгд найрамдах хятад улс болон энэтхэгийн хил хамгаалагчид бие биен рүүгээ гал нээж 20 гаруй зэрэг ам өргөцсөний улмаас хоёр улсын харилцаа хурцтмал байдалд ороод байсан. За улмаар худалдаа, хөрөнгө оруулалт, соёлын гэд бүх чиглэлээр харилцаа муудсаар 2024 онд л хоёр улс тусгай төлөөлөгчдөөр харилцаагаа хэвийн болгох арга хэмжээ авч эхэлсэн байдаг. Тэгвэл энэ 7 хоногт бүгд найрамдах хятад улс ба энэтхэгийн тусгай төлөөлөгчдийн 25 дахь удаагийн уулзалт Бээжин хотод амжилттай зохион байгуулагдсан байна. Энэ уулзалтыг энэтхэгийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ажид Доваал, Хятадын гадаад хэргийн сайд Ван Yi нар хамтран даргалсан юм а. Талууд хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх, хилийн дагуух инх тайван доктортой байдлыг хангах асуудлыг голчлон хэлэлцжээ. Уулзалтын үеэр Хятадын гадаад хэргийн сайд Ван Yi байр суурь илэрхийлсэн юм а. Хоёр орны харилцааг эрүүл доктортой хөгжүүлэх нь ард түмний язгуур эрх ашигт нийцнэ гэдгийг тэрээр онцолсон байна. Мөн хилийн асуудлыг хоёр талын харилцааны зохих байр суурьнд тавьж ухралтгүйгээр урагшлах шаардлагатайг санууллаа. Улмаар Хятадын ерөнхий сайд асан Вин Жабаогийн 2000-ад оны эхэнд хэлж байсан луу болон зааны танго гэх зөвлөлийг бодит ажил болгож харилцан бие биеэ дэмжсэн түншүүд байхыг уриалсан юм. Үүний зэрэгцээ энэтхэгийн төлөөлөгч Ажид Доваал Хятадын дэд ерөнхийлөгч Хан Жинтэй уулзалт хийсэн байна. Тэд хоёр орны харилцааны стратегийн болон урт хугацааны хэтийн төлөвийн талаар санал солилцжээ. Айлчлалын үеэр энэтхэгийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ажид Доваал Хятадын талтай стратегийн харилцаа холбоогоо улам бэхжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ. Ингэснээр хилийн бүс нутгийг үр дүнтэй удирдах, хилийн маргааныг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэхэд хамтран ажиллах юм а. Хоёр орны харилцааг цаашид тасралтгүй хөгжүүлэхийн тулд хилийн бүс нутагт инх тайван амгалан байдлыг хадгалах нь нэн чухал гэдгийг онцлон тэмдэглэсэн юм а. Талууд бие биенээ харилцан хүндэтгэх, ойлголцох зарчмыг баримтлан ажиллагаа мэдээлээ. Энэхүү яриа хэлцээний бас нэгэн чухал үр дүн нь хоёр улсын иргэд харилцан зорчих, хил дамнсан худалдаа доктортой сэргэж буй явдал байв. Хоёр улсын удирдагчид 2024 оны 10 дугаар сард Казанд, 2025 оны 8 дугаар сард Тянжинд чухал тохиролцоо хийсэн нь ийхүү амжилттай урагшилж байна. Энэ хүрээнд Кайлаш Манасараварын мөргөлийн аялал дахин эхлүүлжээ. Мөн тусгаалan заасан хилийн 3 гарцаар худалдаа хэвийн үргэлжилж байгааг энэтхэгийн элчин сайдын яамнаас мэдэгдэлтэй онцолжээ. Ерөнхий сайд Нарендра Моди болон удирдагч Ши Жинпин нарын стратегийн чиглэлд ор зохион байгуулагдсан Бээжин шин дээлигийн тусгай төлөөлөгчдийн энэ удаагийн уулзалт нь бүтээлч уур амьсгалд өрнөж үр дүнтэй болсон гэж талууд дүгнэж байна. Мөн урт хугацааны ашиг сонирхлынхаа хүрээнд хилийн асуудлыг дипломат замаар шийдвэрлэх ажлаа үргэлжлүүлэхээр тохиролцсон байна. Хятад болон энэтхэгийн тусгай төлөөлөгчдийн хилийн асуудлаарх 26 дахь удаагийн ээлжид хэлэлцээ 2027 онд энэтхэг улсад зохион байгуулагдана.